За сайн бацхан уу. Тэрслэн хүчин яг ингээд Harry Potter-ыг яригсан боловч амжаагүй он гараад бүх дөрүүдээ нэг бүрчлэн ярихаас биш. Одоо тэгээд гол дөрүүдээ танилцуулъя. Harry Potter бол үнэхээр олон галзуу дөрүүдтэй боловч яг ингээд би ийм олон хүний нэг дор ярьж чадахгүй учраас гол өөрийн хамгийн дуртай дөрүүдээ сонгоо та бүхэндээ танилцууллаа. Нэгдүгээр Hermione Granger. Яг ингээд үнэхээр ухаалаг бараг Harry Potter-оос илүү хүчтэй ичидтэй юм шиг надад санагддаг. Тэгээд яг надтай адилхан санагдаад байдаг болохоор би амар дуртай. Хоёрдугаар Harry Potter. Энэ дөрвүүгээр Harry Potter гэдэг зохиолыг төсөөлөх угаасаа ямар ч боломжгүй бүр ингээд гол дүр шүү дээ. За гуравдугаарт нь Ron Weasley. Ron Weasley-ийн бүтэлгүй хөнгөн хөгжилтэй нэгэн боловч Harry Potter-ийн bestie найз нь. Дараагийнх нь Hagrid. Rufus Hagrid. Тэрээр яг хөгшөрсөн ч гэсэн Harry, Hermione, Ron гуравтай найзлаад яваад байдаг нэг тийм хөөрхөн хөнгөн дүр учраас би дуртай. Дараагийнх нь Dumbledore. Dumbledore яг ингээд эхний бүлгүүд дээрээ сайн гарч ирдэггүй ч гэсэн 6 7 дугаар бүлэг дээр үнэхээр уйлуулж идсэн дүр. За Профессор McGonagall. Профессор McGonagall хатуу ширүүн эмэгтэй хэдиж Harry Potter, Ron, Hermione гурвыг хамгаа сайрладаг үлээ. Дараагийнх нь Severus Snape. Severus Snape дайсны дүр шиг харагддаг үнэхээр муу хүн шиг боловч номыг хавцаар нь үгнэж болохгүй гэдэг шиг тэр үнэхээр сайн дүр байж таарсан. За дараагийнх нь манай Voldemort. Жохон энэ дээр царамтаа гарсан л да. Нэгдүгээр бүлэг дээр угаасаа хүний царайны ард орсон тэгээ нэг тийм амар царайт харагддаг. Угаасаа бид нэр энэ дүрийг мартах боломжгүй бас энэ дүргүүгээр төсөөлөх боломжгүй зохиол шүү дээ. Voldemort бас лайм шүү. Хамаргүй багч гэх. Draco Malfoy яг ингээ Voldemort-ийн тал боловч бас ингээд яг сайн хүн байхыг ирмэлздэг хүсэлтэй бас л яг яах учраа олоогүй жаахан хүйсэн. За бөөндөө энэ гурван бүдүүнийг мартаж болохгүй. Яа эднэр ингээд нэг тийм муухай хааштай бараг Voldemort-с илүү муухай санагддаг ч гэсэн яг ингээд Harry-г асрамжинд өгчөж болохоор байсан ч ингээл 11 жилийн турш ингээл хайрлал халамжлал. За халамжлахын ч юу юм дээ те. Хоолол унтлал байжсэн нь сайн дөрүүд гэлтэй. Дараад нь Harry-гийн аав ээж. Яг ингээд кинон дээрээ зохиол дээрээ ч гардаггүй мөртлөө Harry-гийн зүрхэнд өөрдмөн хорсоор байсан дөрүүд бол тэд. За би энэ дүрт бол үнэхээр хайртай Bellatrix тэр үнэхээр нэг юм стил имиж нь үнэхээр гоё санагддаг. Voldemort-ийн тал тэгээд яг Harry байсан ганц гэр бүлийн ингээд устгаад өгөө болгоцсон ч гэсэн яг нэг тийм дива дүршил санагддаг. Энэ дүрийг тэгээд фэнүүд нь одоо ингээд Voldemort хайр сэтгэлийн холбоотой гэж магадгүй гэж боддогч баг худлаахаа. За тэгээд subscribe, follow дараарай. Баяртай.